За сайн байцгаана уу манай Мэлхийн ордныхон сайн байцгаана уу та бүхэндээ одоо 2025 онд таны ажил амьдралд одоо анхаарах зүйлс одоо юу тохиолдох вэ гэсэн одоо уншлага эхэлж байна. За эндээс харахад манай Мэлхийн ордныхон бол одоо 2024 он бол одоо нэлээд одоо асуудалтай тийм ээ нэлээд шийдэх ёстой асуудлууд их байсан тийм ээ тэрнийгээ одоо энэ personal issues гэсэн байгаа юм л да. Энд дээр одоо хувийн амьдрал тийм ээ хувийн амьдрал гэр бүлийн амьдрал нэлээд идрээтэй тийм ээ ийм байсан харагдаж байна тий. За энэ бүхэн одоо үргэлжилсээр ингээд 2025 он руу гарах гэж байгаа юм шиг харагдаж байна шүү тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо шийдэх ёстой асуудлыг шийдээд 24 онд нь үлдээмээр юм шиг харагдаж байна тийм ээ. Тэгэхгүй бол одоо 25 он бол одоо энэ гэр бүлийн асуудлууд бас ноёлж зөнхлөх ийм байдал харагдаж байна шүү тий. За яг 24 онд бол одоо not the right time байсан байж магадгүй тийм ээ. Асуудлуудыг шийдэх гэхээр болохгүй ганцаардсан эсвэл болохгүй тийм ээ. Юу гэдгийг ямар нэг шийдэлд хүрч чадахгүй байсан ч юм уу тийм ээ. За ийм асуудалтай байсан бол 25 онд одоо ерөөсө шийдвэр гаргах аль эсвэл бол одоо асуудлууд одоо шийдэгдэх юм магадлал өндөртэй юм байна тийм ээ. 25 онд бол одоо 24 оныг бодох юм бол арай одоо асуудал намжиж тийм ээ одоо асуудлуудыг шийдэх гаргалгаанууд гарч ирэх ийм магадлалтай. За энэ дээр одоо манай Мэлхийн ордныханд бол одоо бас би одоо дандаа Мэлхийн ордон ч биш ер нь хэлдэг тийм ээ. За энэ асуудлуудыг шийдэж одоо ингэж хурдан шийдэж явахгүй болвол одоо ингэж овоорсоор байгаад ингээд өшөө том асуудал болох юм магадлалтай тийм ээ. За ингээд одоо хит их ингээд гэр бүлийн асуудал мөн одоо өөрийн хувийн асуудлуудтай зуралцаар үж ажил төрөл одоо бас хоцрогдох тийм ээ. Ажил төрөл дээр одоо бас амжилт буурах тийм ээ. Одоо ажил төрлийн асуудал одоо хоцрогдох ийм магадлал өндөртэй харагдаж байна шүү тийм ээ. Тийм учраас одоо асуудлуудыг шийдээд яваарэ. За энэ дээр одоо манай Мэлхийн ордныханд одоо энэ айдас байна тийм ээ. Энийг айдас одоо өөртөө итгэлгүй юм уу тийм ээ. Аль эсвэл бол одоо энд одоо тэр намайг ингэн тэр ингэчихвэ энэ тэгчихвэ ажлын хамт олон ярих вэ эсвэл ах эгч аав ээж юу гэх бол ер нь айдас юу бэ энэ дээр те таны нэг тийм өөртөө итгэлгүй байгаа ийм асуудал бол одоо маш их зохилж харагдаж байна те. Ийм асуудал дээр ажилламаар байна тийм ээ. Энэ асуудлуудыг шийдэхгүйгээр 2025 онд орох юм бол бас нэлээд ихэнх цагийг одоо ийм асуудлууд дээр одоо бас цагийг барах нэ гэж харагдаж байна. Ер нь бол яг хуу гэхдээ Мэлхийн ордныханг бол 25 он бол аз ивэх юм байна. За энийг ашиглаж одоо ийм хувийн асуудлуудыг сайхан шийдэх юм бол амьдрал бас өөрчлөгдөхөөр ийм харагдаж байна тийм ээ. За ер нь бол одоо гэр бүл хувийн асуудлууд л их зөнхөлсөн харагдаж байна да. Ер нь энэ их сэтгэл зовоосон одоо ямар ч асуудал гэдгийг ээж автайгаа ах トゥ у нартайгаа ойлголцохгүй байгаа байдал тийм ээ. Эсвэл одоо хувийн амьдрал нь тогтворгүй ийм харагдаж байна. Энэ дээр одоо хамгийн гол нь одоо өөртөө ажиллах ер нь тун чухал харагдаж байна тий. Ялангуяа одоо өөртөө итгэлээ сайхан нэмэгдүүлмээр харагдаж байна. Өшөөс одоо урд хаалдаанаас сайхан суралцах тийм ээ. Алдсан алдаагаа давтахгүй байх тал дээр анхаараарай заяа. За би энэ дээр өшөө бас нэмж хэлэх юм болохоор зэрэг
манай сингл мэлхийн ордныхан бол 25 онд маш аштайхан хүнтэй танилцаж магадгүй харагдаж байна. Тийм ээ. За энэ бол одоо урд харьцааныдаг бол нэлээд сайхан доктортой харьцаа байхаар ингэж харагдаж байна. За энэ дээр одоо анхааруулж хэлэх юм гэхээр зэрэг за энэ харьцааг одоо маш сайхан нандинмаар байна. Тийм ээ. За энэ нандинах гэдэг нь одоо юу гэхээр одоо маш болгоомжтой харьцах. Тийм ээ. Энэ одоо эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ энэ хүнийг одоо сайхан тогтоох ч гэдэг юм уу. Тийм ээ. Энэ хүнтэй одоо маш аятайхан одоо зөв байх юм бол одоо зөв байх ийм шаардлага гарч байгаа юм шиг тийм ингэж харагдаж байна. Шаардлагатай болчихж байгаа ч юм шиг. Тэгжиж энэ хүн байхаар эсвэл та урд байдаг шиг аашлах юм уу? Айл эсвэл одоо энэ хүнийг одоо амархан гомдоох тийм ээ. Ийм гомдвол одоо явчихна гэх нь хайшаа. Ер нь гомдвол одоо бас ямар болох юм ирээдүйн бас ойлгомжгүй тийм ээ. Ийм байгаа учраас одоо энийг анхааруулж хэлье. Ингээд оны сүүлээр одоо ажил хөдөлмөртөө анхаарал тавиа тийм ээ. Ажил төрөл мөнгө санхүү дээр анхаармаар байна. Үгүй бол одоо асуудал давтагдахны мөн одоо ажил дээр асуудал, мөнгөний асуудал энэ төр гарч одоо амьдрал бас өөрчлөгдөх юм магадлалтай байна. Тийм учраас одоо оны сүүлээр ажил төрөл дээр анхаарал хандуулах юм бол бас өсөж дэвжих юм магадлал өндөр харагдаж байна шүү. Тийм ээ. Оны сүүлээр анхаараарай. За мөн одоо манай мэлхийн ордныхан бол одоо би нэг юм харж байна л да. Одоо нэг сонин ганцаарцсан. Тийм ээ. Одоо амьдралд нь ямар нэг юм дутагдж байгаа юм шиг тийм ийм юм байгаад байх юм. За энэ шинэ хүн гарч ирснээр бол одоо сайхан хөгдөж амьдрал яах боловч одоо энэ асуудал дээр бас болгоомжтой хандахыг анхааруулсан юм байж байгаа шүү. За одоо ингээд тэгээ алдаанаасаа суралцаа одоо айдас дээрээ ажиллаа л гэсэн байна. Одоо тэгээд энэ гэр бүлийн асуудал одоо чон чухлаар тавигдсан байна л да. Энэ дээр одоо мөнгө төрөхтэй холбоотой асуудал тийм ээ. Аав ээжтэйгээ ойлголцох гих мэтчлийн ийм асуудлууд харагдаж байна. Энэ бүхнийг одоо шийдэх шаардлага цаанаасаа гарах нь за энэ шийдвэрт одоо таны одоо хүчтэй зоригтой байхыг шаардаж байна тийм ээ. Одоо юу гэдгийг зөв шийдвэр гаргахыг тийм ээ ухаалаг байхыг шаардахаар ийм харагдаж байна шүү. За мөн одоо хэрв та ингээд алдаагаа давтахгүй за 25 онд одоо би станараа ингэж ажилланаа. Эсвэл ийм хэрэгцээгүй харьцаагаас одоо салнаа. Ийм шинэ хүн ирэх юм бол би ингэж өөрийгөө бэлтнэ тийм ээ. За би ажил төрөлдөө анхаарнаа мөн санхүү дээрээ ажилланаа тийм ээ. За юу ийм төлөвлөгөөнүүд гарах хэрэгтэй. Тэгээ өөртөөгөө ажилланаа тийм өөртөө итгэлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Ер нь одоо таны сайн сайхан зан чанар юу байна тийм ээ. Таны чаддаг мэддэг зүйл юу байна. Энэ бүхэн дээр одоо өөртөөгөө ажиллах хэрэгтэй тийм ээ. Өдөр болгон өөрийгөө магтан сайшааж бай тийм ээ. За айж байгаа зүйлсээ олж тэрнтэйгээ одоо нүүр тулна гэдэг юм уу тэрэн дээрээ ажиллах хэрэгтэй. Тэгвэл одоо 25 онд бол одоо өөрөө та ер нь өөрөөс чинь шалтгаална гэсэн байна. Одоо энэ асуудлууд шийдэгдээгүй өнгөрсөн асуудлууд бол одоо 25 онд ямар нэг байдлаар одоо танд тийм одоо нөхцөл шийдэх сайхан нөхцлүүд бүрдэж ирэх юм байна. За энэ дээр одоо ухаалаг шийдвэрүүдийг гаргаад яваарай. Одоо миний энд харж байгаа бол гэр бүлээ одоо гэр бүл болон одоо дотн найз нөхдөсөө холтсон ийм байдал харагдаад байна. Уг нь бол одоо энэ дээрээ ажиллаж одоо юунаас болж би гэр бүлтэйгээ юм асуудалтай байгаа. Юунаас болж би найз нөхдөдөө тарахгүй байгаа. Юунаас болоод би ганцаардаад байгаа юм тийм ээ. Энэ бүхэн дээрээ ажиллаж одоо гэр бүлтэйгээ одоо ойрт халхам хийх юм бол дараагийн юм өөртөө шийдэгдээд явахаар ийм сайхан харагдаж байна шүү. Одоо манай мэлхийн ордныханд бол одоо шинэ амьдрал одоо шинэ романтик харьцаа гэх мэтлэн ийм сайхан юм хэрв одоо өөрийнхөө ийм асуудлуудыг шийдэх юм бол одоо ийм сайхан юмнууд эхлэх
ийм магадлал өндөртэй юм байна шүү. Мөн одоо өнөө маргааш энэ жижиг асуудалд одоо сатаараад эсвэл одоо юу гэдэг эндээс нэг юм харагдаад байгаа юм л да. Одоо юмын нэг том зургийг харж чадахгүй тийм ээ. Өнөө маргаашийнхаа юм асуудлуудад түүртэд яваад байгаа юм шиг харагдаад байгаа юм. Энэ бүгдийг одоо төр зөр орхиод нэг амьдралынхаа жоохон томхон зураглалыг хараарай, харж үзээрэй гэсэн ийм мессежнүүд байна шүү. За ингээд мэлхийн ордныхаа та бүхэнд аз хэмрийг 2025 онд наац хэмрийг хүсэн ерөө за илүү дэлгэрэнгүй мэдээлэл эсвэл одоо хувийн уншлага авахаар бол одоо миний Монгол Стар тайрууд гэдэг Facebook пэйж рүү хандаарай. Мөн одоо энэ хаягны мэдээллийн description box байж байгаа шүү. За ингээд амжилт хүсье баяртай.